Ирээдүйн мистер тэмцээнд бол нэлээд олон орсон шүү. Тэгээ ирээдүйн мистер чи их чанга бас нэлээд ихэд мултарч исэн. Бидний үед чинь одоо дорж гавьяатайсан, ганзар гавьяатайсан, тэгэл гамбаа гэл сумья, саруулат гэл бидний үеийнхэн чи бүгдээрээ яг ирээдүйн мистер тэмцээнд өрсөлддөг. Эхний 5-д орно гэдэг бол айгүй тийм чанга хэцүү байсан. 5 байтхан баг эхний 10-д орно гэдэг айгүй хэцүү байсан баха. 99 оноос эхлээд орсон. 99 онд мултраад, 2000 онд мултраад, 2001 онд мултраад, 2000 ерөөс жил болго ордог тийм ямар ч итгэвчтэйсэн. Ирээдүйн мистер 4 жил мултраад 5 дахь жил дээр энэ хөрөл медаль авчихсан. Бөөн баяр. Залуучууд руу чиглэсэн болохоор айгүй өрсөлдөөнтэй. Тэгээд пеналд багтчихсан гэсэн ер нь тийм мөрөөдөлтэй юм бодлоо юм уу тийм байсан да. Анх ирээдүйн мистер тэмцээнд орж байхад Монгол альчис видеоны дэд сургууль тэгээд Мустанг клубээс их ордог байсан. Манайх би Мустанг клубын тамирчин байсан. Тэгээд Баясгалан багшийнхаа удирдлаганд ор хийгээд ирээдүйн мистерээр орж исэн. Мөн Батбаяр багштаас заавар зөвлөмж авдаг байсан. 2012 онд компаниастайгаа нэг Perfect Body-г клуб байгуулад манай клубээс хамгийн одоо ихтэй ирээдүйн мистер тэмцээнээр бол 50-аас 60 тамирчин ордог гэсэн. Айгүй олон тамирчин ордог гэсэн. Ер нь тухайн үед яг энэ клубүүдээс бол хамгийн олон тамирчин ордог ийм клуб байсан. Тэгээ ирээдүйн мистер ярихаар л ер нь тийм сэтгэл догдолдог юм айгүй гоё байдаг шүү дээ. За тэгээ ирээдүйн мистер тэмцээн маань бол одоо ирээдүйн авраг болох тэр замыг бол тавьж өгдөг байгаа. Тэгээд ирээдүйн мистерээс ирээдүйн авраг эхэлдэг байгаа шүү. Тэгээ залуучууд маань энэ ирээдүйн мистер гэдэг гоё тэмцээнд одоо маш одоо сайн бэлдэж оролцоороо тэгээд анхны тэмцээн бол ер нь авраг болно гэхээсээ илүү тэмцээнд бэлдэх үйл явц гэдэг маань бол одоо хамгийн том ирээдүйд маш том тамирчин болох тэр алхмыг бол тавьж өгдөг байгаа. Тэгээ энэ жилийн ирээдүйн мистер чинь бол бас аюул их онцлогтой байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газар бас хамтран ажиллаж байгаа юм байна лээ. Тэгээд мөн одоо энэ нийслэлийн засаг даргын тамгын газар болон энэ Монголын бодибилдинг фитнесийн холбоог тэмцээн уралдааныг ивент хийдэг мөн дэмжиж ажилдаг маш олон хүмүүст одоо бас баярлаж талархснаа илэрхийлье. Бас өдийг болтлын бодибилдингийн спортыг дэмжиж ирсэн үе үеийн ерөнхийлөгч, нарийн бичиг, удирдах зөвлөлийн гишүүд тэгээ энэнд оролцож ирсэн бүх хүмүүстээ одоо бас өнгөрсөн гэж байгаагүй бол одоо гэж байхгүй шүү. Тэгээ та бүдийнхээ бас ач буян дэмжлэг тусалцаагаар бас бодибилдингийн спорт маань бас ийм өндөр түвшинд ирсэн шүү гэж хэлмээр байна. Тэгээд нийт оролцож байгаа тамирчид, залуучууд, зохион байгуулж байгаа хүмүүс тэгээд нийслэлийн засаг даргын тамгын газар дэмжиж байгаа бүх байгууллагуудаа одоо амжилт хүсье. Та бүхний хамтын ажиллагаа одоо өргөн дэлгэр сайхан болох болтугай.